салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Энэ онд Netflix дээр Teach You a Lesson гэд цуврал кино гараад олонний анхаарлыг бол маш их татсан. За ихэнх сонсогчд маань үдсэн байх гэж бодож байна. Миний хувьд бол Taxi Driver гэд монголоор одоо хар такси гэд цуврал байдаг. Тэрнтэй айгүй адилхан жанрын тим кино юм шиг санагцсан. Ерөнхийдөө бол яг бодитоор болж өнгөрсөн нийгэмд тохиолдож байгаа хууль бус нэг тийм одоо шийдэгдэж өгдөггүй байнга байсаар байдаг асуудлыг яг ийм маягаар кино болгож гаргах нь өөрөө хүмүүсийн анхаарлыг илүү их татдсан болоо гэж боддог. Яг нь зохиомл кино сонирхолтой байдаг ч гэсэн бодит явдал дээр суурилсан бүтээлүүд илүү их одоо хүний сэтгэлд хүрдэг юм шиг санагддаг. За Teach You a Lesson гэдгийг монголоор тайлбарлаад орчуулах юм бол одоо хэн нэгэн хүнд буруу үйлдэлийнх нь үр дагаврыг бидэнд мэдрүүлж дахиж давтахгүй болтол нь сургамж өгөх гэсэн утгатай. Ер нь баг ингээд нэг сайн сургаад өгье гэсэн нь тийм утгыг илэрхийлсэн нэртэй одоо цуврал байгаа. За энэ кинон дээр эрх мэдлээ алдсан багш нарын нэр хүндийг сэргээхийн тулд байгуулагдсан нэг тийм зохиомол боловсролын эрхийг хамгаалах товчоо гэд байгууллагын эргэн тойронд үйл явдал нь бол өрнөдөг. Тухайн байгууллагын мөрдөгчд нь сургуулийн дээрлэхээлд бас багш нарыг дарамтлагдаг эцэг эхчүүдтэй тэмцээд тэднэрт зохих ёсны хариуг нь өгж байгаа байдлаар гардаг. За ер нь бол үйл явдал нь анги болгон дээр айгүй хурдан өрнөдөг, уйдахааргүй, зарим хэсэгтээ бяцхан фан одоо хэсэгтээ яг л Taxi Driver шиг өрнөл ихтэй сайхан төгсгөлтэй кино байсан. За энэ хоёр цувралын найруулагч нь одоо би нэг хүн юм болов гэж бодсон ч үгүй байсан. Juvenile Justice гэд бас айгүй алдартай кино байгаад байдаг. Тэрний зохиолч нь энэхүү одоо Teach You a Lesson гэд киног найруулсан юм билээ. Тэгээ хүмүүс болохоор энэ киног яг сургуулийн орчиндох Taxi Driver гэж бас нэрлэлсэн байсан. За тэгээ ялангуяа солонгосчууд энэ цувралыг үзээд маш өндрөөр үнэлээд яг үнэндээ бол цаагаараа нэлээд гүн гүнзгий бас шалтгаантай юм байна. Кинонд дэр гарч байгаа үйл явдлууд үнэхээр бодит амьдрал дээр тохиолдож исэн. За гэхдээ боловсролын эрхийг хамгаалах товчоо гэж гараад байгаа байгууллага бодитоороо бол ерөөсөө байгаагүй юм байна. Энэ цуврал гарахаас хэдэн жилийн өмнөд Солонгосын сургуулиудад болж исэн хоёр эмгэнэлтэй хэрэг ард иргэдийнх нь анхаарлыг бол маш их татчихсан. За тэр хоёр хэргийг та бүхэнд өнөөдөр би ярьж өгөхөөр болсон байгаа. Ингээд хэдүүлээ хэргийн гол хэсэг рүү одоо орцгоё. За эхний хэрэг нь болохоор одоо Солонгосын хамгийн нэр хүндтэй ахлах сургуулиудын нэгэнд гарсан дээрлэхэлтийн тийм хэрэг байгаа. За энэ хэрэгт бол тухайн үед нэг прокурор хийж исэн хүн өөрийнхөө хүүг хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй одоо үйл явдал өрнөж исэн юм байна. За хоёр дахь хэрэг нь болохоор нэг бага сургуульд болсон эмгэнэлтэй явдал байгаа. Сурагчдаа одоо чин сэтгэлээсээ хайрладаг байсан дөнгөж 24 настай эмэгтэй багш өөрийн одоо ажиллаж байсан сургуулийнхаа байранд амиа хорлсон байдалтай олдсон. За тэгээ өнгөц харахад энэ хоёр хэрэг хоорондоо ямар ч тийм холбоогүй юм шиг санагдах ч гэсэн хоёулангийнх нь одоо тэр гүнд нь яг л одоо энэ Teach You a Lesson гэд цувралын олон нийтэд өгөхгүй байгаа ижил асуулт бол нуугдчихсэн. За Солонгосын нийгэм бол үнэхээр ингээд хамгаалах ёстой хүмүүсээ хамгаалж чаддгүй юу гэсэн асуулт гарч ирдэг. За ингээд эхний хэргийг ярьж эхлэе. За энэ хэрэг болохоор 2017 оны хавар эхэлсэн юм байна. Ганвон Вожен Хансон гэд хотод байдаг. Солонгосын Минжок гээд академи болохоор уулс даяарх ер нь бол хамгийн шилдэг сурагчдыг элсүүлдэг нэр хүндтэй элит одоо ахлах сургууль юм байна. За энэ сургуульд болохоор сурагчид 3 жилийн турш дотор байранд бол хамт амьдраад ерөнхийдөө бол ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг гэсэн үг. За тэгчээ сурагчид бол нэлээд цөөтэй болохоор багш нар хүүхдүүдтэй та нар одоо бие биенээ төрсэн ах дүүс шиг бодож авах хэрэгтэй гэж үргэлж хэлдэг байсан юм байна. Гэтэ яг энэ одоо ахан дүүсийн холбоо гэж нэрлэдэг орчинд бол аимшигтэй зүйл болж өнгөрсөн. За хохирогч нь болохоор Сүнмин гэж хүү байгаад байгаа. За энэ хүүг таньдаг хүмүүсийн ярьснаар бол Сүнмин одоо үргэлж инээгээ явж идэг, хүн болгонтэй хөөрхөн мэдлэлчтэй, хинтэй ч амархан ярилцаж чаддаг. Айгуу тийм нийтж хүүхэд байсан байгаа. За тэгжсэн чинь энэ Сүнмин болохоор ээлт айгуу тийм өөрчлөгдөөд эхэлсэн, улам бүр дуу цөөтэй болоод эцтэй бараг хинтэй ч ярьдаггүй тийм хүүхэд болсон. За тэгээ эргэн тойрныхонд хүмүүс хичээлийнхээ ачаалалд хит их дарагдаад тиймэрхүү олчлоо гэж бодож исэн байгаа. Гэхдээ сүмийн дотроо хинт ч хэлж чаддаггүй, маш тийм хүнд ачааг үүрж явж ирснийг эцэг эхэнч мдээгүй. За түүнтэй одоо хамт нэг өрөөнд байдаг хүү сүминийг бол дээрлэхэж эхэлсэн маа. Эхэндээ бол харилцаанд хэвэн байсан.
Гэхдээ нэг өрөөнд хамт амьдраад эхлэх үеэр жижиг сажиг маргаанууд гарч эхлээд харилцаа нь муудах тусмаа тийм өдөр алган нэг орчинд хамт байх нь зөрчлийг нь улам бүр даамжруулсан. За удаачгүй тэгээд энэ бол нэг төрлийн тийм дарамт олж хувирсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тасралтгүй үргэлжилсэн дээрлэхэлтэйсэн. За тухайн дээрлэхдэг хүүхэд нь сургуульд орсон эхний жилийнхээ 5 сараас эхлээд сумын гээд хүүгэл өөрийнхөө бай болгож эхэлсэн. Ихэнхдээ ер нь бол үгээр доромжилдог. За англиар бол verbal abuse гэж хэлдэг шүү дээ. Энэ нь ч гэсэн нэг төрлийн хүчирхийлэл гэж тооцогддог. За тэгээд хүүхдүүд хоолнд орох цагаар сумын хоолны кантинд явж оронгууд хүн болгоны хажууд маш чангаар доромжилж эхэлдэг. Хүн хоол иддэг газар гахаа юу хийж явж байгаа? Чи чин гахаа штэ, гахааныхаа тэжээлийг идээч. Ам бас туурайн өвчин тусгаас өмнө эндээс зайл гэх мэтчлэн иймэрхүү үгийг бол байн давтаж хэлдэг байсан. За тэгчээд хоёулахнаа үлдсэн үедээ биш, өөр ангийн хүүхдүүд ч гэсэн байх үеэр сумминийг доромжилж гахаа минь гэж дууддаг. За амаатаат дуугу суу гэж олны өмнө байнга ингэж доромжилдог байсан. За сургуулийн дотоод мөрдөн шалгалтын тайланд дурдсанаар бол ангийнх нь хүүхдүүд за тэр дээрлэхэд байгаа хүүхэд сумминийг болохоор тоолж баршгүй олон удаа доромжилдог байсан гэж мэдүүлсэн юм билээ. За гэхдээ энэ явдлаар бол дуусаагүй. Тэр сумминийг болохоор тийм улс төрийн өнгө аястай үгээр ч гэсэн доромжилж зүүнний үзэлтэй коммунист гэж дууддаг байсан маа. За өмнөд Солонгост болохоор яг ингэж зүүнний үзэлтэй гэж хэлэх нь эх орноосоо урвсан юм шиг цолж байгаатай бараг адилхан утгатай тийм доромжлолт тооцогддог юм байна. За тэгээд яг энэ хэргийг судалсан нэг мэрэгжилтэн тухайн дээрлэж байгаа хүүхдийн хилдэг байсан нэг үгэнд бол онцгой анхаарал хандуулсан юм байлаа. За тэр бол сумминий талаар байнга чамаас өмхийн үнэрт чинь гэж ярьдаг байсан. Тэгээд тухайн мэрэгжилтний хэлснээр бол хүнийг ингэж үнрээр доромжлох нь тухайн хүний нэр төр хүн чанарыг нь өчүүхэнч тойдоггүй гэдгийг нь хэлтэгжээдэг. Нөгөө хүний аль болох шарыг нь малтаад гомдоохыг зорж байгаа тийм сэтгэлгээг нь харуулж байдаг. Ерөнхийдөө бол баг үгээр дайрч давшилсан тийм нэг төрлийн хэрцгийлэл гэж хэлж болно гэж тайлбарласан байсан. Гэтэ энэ дээрлэхэлт зөвхөн хил амаар доромжлохоор хязгаарлагдаагүй. За тэр бол сумминий эсрэг бусад сурагчдыг төрхраад сургуулийн нэг клубээс нь санал хураалтаар бас хасуулж исэн юм байна. За тэгээ ангийнхныхаа нүдэн дээр сумминийг аажимдаа бол бүх хүнээс тусгаарлаад ер нь нэг тийм ганцаардмал зожиг болгож хувирсан. Тэр нь мэдээж өсвөр насны хүүгийн хувьд амьдралыг нь бол бүхэлд нь сөрүүлсэн юм шиг мэдрэгдэжсэн байгаа. Тэгээ хохирогч хүүгийн хувьд ерөнхийдөө ангид нь 30 хүүхэд байлаа гэхэд топ 10-та багтдаг тийм айгүй сурлах сайтай хүүхдээс юм билээ. За тэгээ сүүлдээ нөгөөх чинь хүн амьтантай ярихаа болоо сэтгэл санаагаар унаад дүн нь бол мэдээж айгүй муудаж эхэлсэн. Гэхдээ сурлага нь муудсан гэдэг нь бол хамгийн том асуудал байгаагүй. Энэ хүүгийн сэтгэл зүйн байдал маш хүнд болсон. Тухайн үед сумминийг үтсэн эмч бол түүнд сэтгэл түгших юмгийг за тэгээ сэтгэл готрал гэсэн оншийг тавьсан байдаг. За тэрнээс гадна өөрийгөө гэмтэх ч юм уу ямар нэг байдлаар өөртөө хор хүргэх тийм бодол хүртэл төрж эхэлсэн. За энэ нь болохоор эрчимтэй сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай хэмжээнд хүрсэн гэж эмч тэмдэглэсэн байдаг. За эндээс харахад бол сумминий энэ ертөнцийг үзэх үзэл нь бүхэлдээ нурсан юм шиг байдалтай болсон. За тэр үед дээрлэгчсэн хүн болохоор сургуулийн сахилгын хорооны хурлын үеэр өөрийгөө юу ярьж исэн гэдгийг огт сандаггүй гэж ярьж исэн юм байна. Сумминийг буруу зүйл хэлчих юм бол жоохон эвгүй байдалд оруулдаг. Бас айгүй их хиддэг болохоор жоохон шоолдог. Ер нь бол хүүхдүүд хоорондоо тоглоод наригжсэн төдий зүйл гэж тэрийгэ тайлбарласан байгаа. Тэр үед суммин инээгээд өнгөрөөдөг байсан болохоор үнэхээр гомдчлоо гэж хизээч бодож байгаагүй гэж ярьсан. Гэхдээ ангийн хүүхдүүдийнх нь ярьсан зүйл энээс нь бүр шал өөр байсан. Тухайн дээрлэхэлт энгийн нэг тоглоом ч юм уу зүгээр хошигноод өнгөрсөн зүйл огт биш байсан. Харин яг эсэргээрээ удаан хугацаанд тасралтгүй үргэлжилсэн хил амаар доромжлох үйлдэл байсан гэж ярьсан. За тэгээ 2018 оны 3 сард сургуулийн зүгээс яг энэхүү дээрлэхэлтийн асуудлыг хилэлцэхээр хуралдаж эхэлсэн юм байна. За тэгээ тэр хуралд нь болохоор багш нар, эцэг эхчүүд оролцсон. Дээрлэгсэн хүүгийн аав нь ч гэсэн ирсэн юм байна. За тэгээ тэр хүн болохоор тухайн үед Сөүлийн төв дүүргийн прокурорын газрын прокуророор ажиллаж исэн Жон Сүн Шин гэдэг хүн байсан. Тэгчээд хурлын турш нэг л зүйлийг бүр дахин онцолж исэн юм байна. Хүн бол хин нэгнийг огт зодоогүй. Хэрвээ үнэхээр гар хүрээд зодсон бол өмгөөлөх ямар
барьж аргагүй гэж ярьж исэн. Гэхдээ энэ нь одоо зөвхөн хил амаараа хин нэгнийг шоолсон тийм асуудал болохоор нөхцөл байдлыг бол бүрэн харгалзаж үзэх ёстой. Ерөөсөө тийм муу санаа агуулаагүй хүүхдүүд хоорондоо тоглоод тоглоом шоглоом хийжсэн хэрэг төдий гэж тэр бол маргаж исэн байна. Гэтэ тухайн хурал дээр бол энэ тайлбарыг нь хүлээж аваагүй. Тэд нар бол дээрлэх хэлтийг нь маш тийм ноцтой төвшөнд хүрсэн, удаан хугацаанд үргэлжилсэн, бас санаатаагаар үйлдсэн гэж дүгнсэн. Тэрнээс гадна дээрлэхсэн хүү одоо хохирогч сүмийнтэй эвлэрэх ямар ч хүсэлгүй байгаа гэдэг нь тогтоогдсон юм. Тэгээ эцэст нь бол тухайн хурал дээр дээрлэж байгаа хүүг өөр сургууль руу албатан шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэгээ энэ сургуулийн сахилгын шийтгэлийн 9 шатлал байд юм байна л да. За тэгээд албатан шилжүүлэх шийтгэл гэдэг нь бүр мөсөн хөөх шийтгэлээс яг нэг шатаар доогоор ордог. За өөрөөр хэлэх юм бол одоо хөөх гэдэг нь одоо 9 дэх шатны шийтгэл байдаг бол албатан шилжүүлэх гэдэг нь одоо 8 дахь шатлалын шийтгэл гэсэн үг юм байна. Сүммийн хувьд бараг 10 сарын турш тасралтгүй хил амаар доромжлуулж олон хүний өмнө байнга гутаан доромжлогдчихсэнийг нь бодоход бол энэ шийтгэл бол одоо хатуу байсан гэж хэлэхэд бол хэцүү. Ерөнхийдөө тухайн үед энэ асуудал одоо ингээд нэг тийшээгээ шийдэгдэж байгаа юм шиг харагдчихсан. За гэхдээ нөгөө Жон Сүншин гээд прокурор хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх бодлого байсан. Тэгээ тэр мөчөөс эхлээд хүүгээ одоо яг ийм төрлийн шийдэглээс мултлахын тулд өөрийн гартаа оруулсан бүх зүйлийг ашиглаад урт удаан хугацааны тийм ширүүн тэмцлийг эхлүүлж исэн. Харамсалтай нь яг ийм төрлийн тэмцэл бол эцэстээ хохирогчхүүд улам их зовлон авчирсан. Сургуулиас өөр сургууль руу одоо албатан шилжүүлэх шийдвэр гарсны дараахан дээрлэж байгаа хүүгийн эцэг их шууд л хариу арга хэмжээ авч эхэлсэн. Тэд болохоор Ганвон мужийн боловсролын газарт давж заалдах хүсэлт гаргаад албатан шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгохыг шаардаж эхэлсэн. За тэгээ 2 сарын дараа сурагчийн сахилгын асуудлыг хэлэлцэх хяналтын зөвлөл хуралдаад тухайн шийдвэрийг хэвээр үлдээх хэсгийг хэлэлцэж эхэлсэн. Тэгээ тэр хурлын үеэр Сүнмийн болохоор өөрт тохиолдсон бүх аимшигтай зөвлөдүүдийг ахаад нэг удаа хүн бүрийн өмнө дэлгэрэнгүй одоо ярьж өгөх хэрэгтэй болсон юм байна. За тэгээд юу гэж ярьсан бэ гэхээр өдөр болгон төвчгийн аргагүй байдаг байсан. Дээрлхүүлж бүх үеуд толгооноос юусоо гардаггүй, байнга эргэж санаад бүр амьсгалахад ч хэцүү болдог байсан гэж ярьсан. Тэрнээс гадна бие махбодын хүчирхийлэлд өртсөн нь илүү дээр ч юм билүү гэж хүртэл хэлсэн байдаг. Хэрвээ дээрлэгсэн хүүтэй дахиад нүүр тулах юм бол өөрийгөө одоо давж гарч чадахгүй, магадгүй амьд үлдэхгүй ч байж мэднэ гэж хэлсэн байна. Яг үнэндээ бол ингээд аргаа барсан хүүгийн эцсийн бодол нь иймэрхүү байсан. За тэгээ сүүлд нь бол зөвлөлийн гишүүдээс зөв шийдвэр гаргаж өгөхийг чин сэтгэлээсээ одоо хүссэн билээ. За харин давж заалтах хүсэлт гаргасан одоо тухайн нөгөө дээрлэгчсэн хүүхэд өөрөө болохоор тэр хуралд нь бол очоогүй. Тэгээ хамгийн анх яг энэ дээрлэгсэн асуудлыг мэдээлснээс хойш 2 сар гарангийн хугацаа өнгөрцөн байхад тэдний зүгээс сүмминд хандаж одоо ганц ч удаа чин сэтгэлээсээ уучлал гуйгаагүй юм билээ. За тэрнээс гадна тухайн хүүг албан ёсоор одоо юм уучлал гуйсан захидал бичгийг даалгасан боловч бараг ингээд доогдохгүй болгоод өнгөрсөн юм байна. Тэгээ захиа нь болохоор нэг одоо юм бичгийн цаасны нүүрч дүүрэхгүй нэг хагас юм бичсэн. Тэр нь бол тухайн үедээ бас нэлээд маргаан дагуулж исэн юм билээ. Тэгээ тийм богинохон одоо уучлал гуйсан бичгийг хараад хинч яг үнэндээ бол үнэхээр одоо гимжсэн хүний чин сэтгэлээсээ бичсэн тийм уучлал гуйх захиа байна гэж бодогдохооргүй байсан. Тэгснээ бүр хамгийн инээдтэй нь тухайн дээрлэгсэн хүүхдийн таал хуралд одоо бүр өмгөөлөгч хүртэл авчирчихсан байсан. Тэгээ тухайн өмгөөлөгч нь урд нь одоо шүүгчээр ажиллаж исэн Жон Сүншин гээд нөгөө прокурор Афтанд шүүхийн судалгаа сургалтын хүрээлэнд хамт сурж исэн одоо нэг ангийнх нь хүн байсан юм байна. За тэгээ нөгөө өмгөөлөгч нь одоо юу гэж маргаж исэн гэхээр дээрлэгчсэн хүүгийн өөрийнх нь ярьснаар бол энийг хүчирхийлэл гэж хэлэх боломжгүй, хинч зодуулаагүй, хэний ч эд зүйл хулгаад алдаагүй. Энэ бол зүгээр л ингээд эрэгтэй хүүхдүүдийн хооронд хаяа тохиолддог зүйл. Хэрвээ Сүнмийн өөрөө хүссэн бол энэ бүхнээс холуур байж болох л байсан гэж хүртэл хэлсэн байдаг. За тэгээ аюулаг юм өндөр албан тушаалтай одоо шүүгчээр ажиллаж исэн хүн ирээд иймэрхүү зүйл ярьснаас болсон уу яасан? Тухайн хурал дээр зөвлөл бол шийдвэрээ эцэст нь танилцуулсан. Тэгээ энэ нь бол мэдээж олон хүнийг цочирдуулсан тийм шийдвэр байсан. Тэр хурал дээр ирсэн эцэг эхийн төлөөлөгчдөөс ердөө ганцхан хүн л албатан шилжүүлэх шийдвэрийг хэвээр нь үлдээх ёстой гэж үздсэн билээ. За бусд нь бол бүгдээрээ хүчингүй болгохын төлөө санал өгчихсөн байсан. Ингээд албатан шилжүүлэх шийдвэр нь цуцлагдаад дээрлэгдэх хүчин сургуульдаа үлдэхээр болсон. Тэгээ дараа нь болохоор би одоо ямар ч буруу зүйл хийгээгүй, зүгээр л хоорондоо одоо үл ойлголцоод ийм зүйл болцсон гэж тэр цагаас хойш одоо ярьж явдаг болсон юм.
За тэгээ энэ шийдвэрийн дараа бол хамгийн их шаналж зовсон хүн нь бол мэдээж хохирогчгүй Сүнмийн байсан. Тэгээ дахиж одоо сургуульдаа явахч хүсэлгүй болсон, амьдралдаа юм хүний үнэргүй хүнийг хизээч харж байгаагүй гэж тэр бол хэлсэн байдаг. Нөгөөх нь болохоор өмгөөлөгч хөлслөөд өөрийгөө цагаатгуулсан гэж тэрийг одоо бүх хүмүүст сайрхаж ярьж авдаг байсан маа. Сүмминий хувьд болохоор өөршгөн хүмүүсээ хинч хамгаалдаггүй юм байна гэсэн тийм одоо бодолд автсан. Хүчирхийллийг илчиллээ ч гэсэн юу ч өөрчлөгдөггүй. Эцсийн дүндээ ялтах хүн нь үргэлж одоо дээрлэхэгч байдгаа гэсэн тийм бодолтой олж үлдсэн. За гэхдээ энэхүү маргаан бол энэ хүрээд дуусаагүй. Дараад нь болохоор Сүмминий эцэг их өөрсдөө давж заалтаад дээрлэж байгаа хүүг өөр сургууль руу албатан шилжүүлэхийг шаардаж эхэлсэн. Ганмон мужийн сургуулийн дээрлэхтийн асуудал хариуцсан хороо болохоор энэ асуудлыг дахиж хэлэлцээд урдны албатан шилжүүлэх шийдвэрийг хэвээр үлдээх ёстой гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн юм байна. За тэгээ эсрэг талынхан бас л бууж өгөөгүй. Нөгөө прокурор аав нь болохоор хууль эрх зүйн бүх мэдлэг туршлагаа энэ хэрэг дээр гаргаж эхэлсэн. Тэд нар болохоор шүүхэд бас хандаад албатан шилжүүлэх шийдвэрийг төр төтгөлзүүлэх хүсэлт гаргаснаас гадна захиргааны нэхэмжлэлч гэсэн давхар гаргасан. Тэр ч бүхэл сургуулийн эсрэг төр хамгаалах арга хэмжээ авах хүсэлт хүртэл гаргасан юм байна. За ингэж олон янзын шүүхийн ажиллагаа зэрэг эхэлснээр хамгийн чухал зүйл улам бүр хойшлсоор байсан. За тэр нь болохоор хохирогчийн хамгийн их хүсэжсэн ганц зүйл нь байсан. Өөрийг нь байнга одоо зовоогоод идэг, дээрлэхэд идэг тэр хүнээсээ бүр мөсөн холдож одоо тусгаарлагдах тийм хүсэл байсан. Тэгээ нөгөө маш хугацаа шаарддаг шүүхийн ажиллагаа үргэлжилж явах үеэр Сүммийн нөгөө хүүтэйгээ хамт нэг сургуульд сурсан хിവэрэ байхаас өөр аргагүй байсан. Тухайн үед нэг өрөөнд хамт амьдрахаа бол болцсон байсан ч гэсэн дотор баяртай сургууль болохоор өдөр болгон тааралддаг. Тэр хүүтэй нэг ангид хамт суухад л гар нь одоо чичрээд тэсгийн аргагүй болдог байсан гэж Сүммийн бол ярьсан байдаг. Тэгээ энэ хэргийг судалсан одоо мэрэгчлэн тэр цаг хугацаа Сүмминий хувьд ямар аимшигтай байсан гэдгийг тайлбарлахдаа хэрэг удаан үргэлжлэх тусмаа Сүмминий айдас улам бүр нэмэгдсэн байх. Аав нь ийм эрх мэдэлтэй болохоор энэ хэрэг удаашрж байгаа юм болов дахиад албатан шилжүүлэх шийдвэрийг хүчингү болгочвол яах вэ гэсэн бодол Сүмминд байнга төржсэн байхаа гэж тайлбарласан байдаг. За тэгээ эцэстээ Сүммийн бол цаашаад тис чадаагүй сургуулаасаа гарсан. Тэгээ явах болсон хүн нь нөө дээрлэгчээсэн хүүхэд биш харин хохирогч нь өөрөө байсан. Нөгөө хүн бол сургуульдаа хിവэрэ үлдсэн. Нөгөө Жон Сүн Шин гээд прокурор шүүхийн асуудал дуусахгүй тэр чигтэн цааш нь өргөжлүүлсэн хിവэрээсэн шүүх албатан шилжүүлэх шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэх болгонд тэр дарууд нь дээд шатны шүүхэд давж заалдаад шийдвэрийн хэрэгжилтийг дахин төтгөлзүүлэх хүсэл гаргадаг байсан. Дээд шатны шүүх бас л адил албатан шилжүүлэх шийдвэр нь зөвөө гэж үзэхээр тэр хэрэгээ бүр дээд шүүх хүртэл аваачиж одоо ингэж маш одоо удаан хугацаанд зууралцсан гэхүү дээ. Тэгээ бүр эхнээс нь дуустал нь ингээд тооцоод үзэхээр өөр сургууль руу шилжүүлэх үү байх уу гэсэн энэ асуудлыг бүхэл бүтэн 11 сар зарцуулж хойноос нь тэмцэлж явсан маа. За тэгээ сургуулийн дээрлэхэлтийн ер нь ямар ч хэрэг ийм хэмжээнд хүрчээсэн тохиолдол урд өмнө нь байгаагүй гэж нэг мэрэгчлэн хэлсэн байдаг. Тэгснээрээ энэ нь сургуулийн дээрлэхэлтийн асуудал дээд шүүх хүртэл хүрсэн одоо цорын ганц тийм хэрэг болж исэн юм байна. Тэгээ бүр хамгийн инээдтэй нь юу байсан гэхээр тухайн Жон Сүү Шин гээд прокурор болохоор хүний эрхийн асуудал хариуцсан ажилтан байсан байлээ. Өөрөөр хэлэх юм бол бусад хүний эрхийг хамгаалах үүрэгтэй хүн өөрийнх нь хүү одоо ангийнхаа хүүхдийг дээрлэхэд одоо ингээ эрхийг нь уландаа гიშгэж яхад тэс хөндлөн одоо өмөөрөө нүдэн анаад өнгөрсөн гэсэн үг. Тэгээ энэ бүх зүйл болсны дараа тухайн одоо дээрлэгчсэн хүү Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Сөүлийн үндэсний их сургуульд элсэж орсон юм билээ. Сүммийн болохоор яг ерөнхий боловсролын сургуулаа дүүргээд дараа нь одоо их сургуульд элсэж орсон ч гэсэн яг аль сургуульд орсон гэдэг нь бол тодорхойгүй байдаг юм байна. За ямар ч байсан нэг ийм зүйл болоод өнгөрчихсэн юм байна. Ярахад одоо магадгүй та нарт нэг тийм сүртэй сонсогдохгүй байгаа ч гэсэн яг хохирогч хүүгийн хувьд болохоор өөрийг нь хил амаар гутаанд оромжилж ирснээс ер нь бараг цохиод авцсан нь илүү байсан гэж ярих хэмжээнд хүрсэн гэхээр сэтгэл зүйн хувьд мартаж чадхааргүй маш хүнд төрлийн тийм траумаг өсвөр насндаа авсан гэдгийг нь илтгэх одоо ийм нэг хэрэг байгаад байна. Хоол орлуулагч, булчингийн хөгжлийг дэмжигч Take It Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна.
Өсөхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг Take Fit Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх Take Fit Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За одоо хэдүүлээ 2 дахь хэрэг рүүгээ оръё. 2023 оны 100 Сөүл хотын нэг баг сургуулийн үүдэнд хэдэн зуун тийм цэцгүүд хигнүүлээд тавьчихсан тийм дүр зураг харагддаг. Хар хувцас өмссөн гашуудлын цуваа эцэс төгсгөлгүй үргэлжилж исэн. Дөнгөж 24 хүн настай Пак гэдэг нэртэй багш яг тухайн сургууль дотор амиах орлсон байдалтай олдож исэн юм байна. Тэг дөнгөж багшийн ажлын гараагаа эхлүүлж исэн тийм залуу багш байсан. Багасаа л ер нь энэ эмэгтэй багш болохыг мөрөөддөг, юмд айгүй тэмчин сэтгэлээсээ хандахыг хичээдэг эмэгтэй байсан. За тэгэхээр ийм аимшигтай шийдвэр гаргахад яг юу нөлөөлсөн болоо гэсэн тийм асуулт бол гарч ирсэн. За тэгээ Пак багшийг боловсролын их сургуульд сурч авах үед нь багшилж исэн профессорууд нь түүний өхөлд бол мэдээж маш эмгэнэж гашуудаж болсон явдлыг бүрэн шалгахыг шаардаж эхэлсэн. За тэгээ түүний амиа алдсан тухай мэдээг хамгийн хүн дээр хүлээж авсан хүмүүсийн нэг нь болохоор их сургуульд байх үеийнх нь академик зөвлөх профессор байсан. За тухайн профессор болохоор Пак багшийг 4 жилийн турш нэлээд сайн тийм таньдаг. Тэгээ хизээч мартагдахааргүй тийм оюутан байсан гэж дурсаж ярьсан байдаг. За тэр бол үргэлж ангийнхаа хамгийн урд дэгнээнд нь суудаг, лекцийн нэг ч үгийг алдалгүй анхаарч сонсдог байсан. Бас айгүй тийм дулаахан харцтай, үргэлж инээгээд явдаг байсан охин байсан гэж ярьсан байдаг. За тэгээ анхны ажлын байрандаа очисныхоо дараа ч гэсэн Пак багш суралцгаа ол зогсоогоогүй юм байлаа. Тэр бол магистраар сурахаар сургуульд элсэж ороод үргэлжлүүлж боловсрол эзэмшиж эхэлсэн. За яагаад гэхээр хүүхдүүдэд хичээлээ илүү сонирхолтой, илүү үр дүнтэй заах шинэ арга барилыг сурахыг хүсэж исэн. Бүр багасаа багш болохыг хүсч мөрөөддөг байсан хүний хувьд бол ерөөсөө л энэ ажил нь түүний хувьд хамгийн үн цэнтэй. Угаасаа л би багш болохоор төрсөн гэж тэгж боддог байсан. Гэхдээ ажлаа эхлээд удаагүй дааж давахын аргагүй хүнд очиод мөрөн дээр буугаад эхэлсэн. Пак багшид хариуцуулсан 1-р ангийн хүүхдүүдийн дунд зан авирын хувьд ингэж удирдах чиглүүлэхэд маш хэцүү хид хідэн сурагч байсан юм байна. За нэг хүүхэд болохоор ангийнхаа хүүхдүүдийг байнга цогтөг, за тэгэл хараал хилдэг, өдөрт хид хід удаа өөр хүүхдүүдтэй маргаан үсгдэг байсан юм байна. За тэгээ өөр нэг хүүхэд нь байнга орилж хашгираад сахилгагүй байдаг байсан. Тэгээ дөнгөж 24 настай ажлын гараагаа эхлүүлж исэн залуу багшийн хувьд энэ бүхэн хитрхи тийм хүнд сорилт байсан. Ямар ч улсын ер нь ингээл 1-р ангийн хүүхдийг дааж аваад багшлна гэдэг бол угаасаа хэцүү байх нь аргагүй. Гэсэн хэдийч Пак багш болохоор ангийнхаа хүүхдүүдтэй бүр хинээс ч илүү анхаарал халамж тавьдаг байсан. За анги нь эмх замбраагүй болохоос сэргийлэхийн тулд тэр бол ангийн тэмдэглэлдээ өдөр болгон юу хийх ёстой, ямар хүүхдэд яаж хандах хэрэгтэй талаараа тийм нарийн тэмдэглэл бичдэг байсан ба. Тэрнээс гадна ангийнхаа хажууд байдаг тийм жижиг агуулгын өрөөг өөрийнхөө гараар цэвэрлэж тогтчуулаад тусгай өрөө бий болгосон. За тэгээд тэр өрөөгөө болохоор мэдрэмжийн өрөө гэд нэрлэлчихсэн байсан. За хэрвээ ямар нэг хүүхэд сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байх юм бол Пак багш тэр хүүхдийг тэр бэлдсэн өрөөндөө дагуулж ороод хамт сууж ярилцаад тайвширтал нь дэрэгдэн байдаг гэсэн. Тэгээ тухайн өрөө болохоор сурагчдаа аз жаргалтай байгаасаа гэсэн чин хүслээр бүтээгдсэн тийм орон зай байсан. Тэрнээс гадна сурагчдтайгаа яаж харьцах тухай өөртөө зориулсан жижиг гарын авлага хүртэл биччихсэн байсан. Хүүхэд бүрийг халуун дотноор огт тэдэнд үнэхээр санаа тавьдаг гэдгээ мэдрүүл хизээч битгий бууж өг гэд тэрэн дээр нь бол биччихсэн байсан. Тэгэхээр сурагчтай бол маш их хайрладаг байсан маа. Гэхдээ ийм их хүчин чармаалт байсан ч гэсэн ангийн асуудлууд тасралтгүй үргэлжилсээр исэн. Тэгээ бурууг нь бол бүгдээрээ зөвхөн багш руу тогтдог байсан. Тэгээ ямар сандаа эцэг эхчүүдийн гомдол нь ингээд тасардаггүй байсан. 30 хүрэхгүй хүүхэдтэй нэг ангид нийт бол 10 эцэг их Пак багш дээр явж очиод миний хүүхдэд илүү анхаараарэ. Манай хүүхэд хэцүү байдалд орчлоо гэж байнга шаардаж ингэж олон юм ярьдаг байсан. Тэр болгонд нь Пак багш болохоор илүү сайн ажиллаж чадаагүй уучлаарэ гэж дахин хэлхээс өөр аргагүй болдог байсан. Яг хөө мэдээж бас туршлага дутэн штэ энэ чинь. Төгсөнгүүтээ шууд ажлын байран дээр гарч байгаа учраас тэгж байж байгаад эцэс сүултээ нэг үйл явдал Пак багшийн төвчээрийн шантсыг нь бараг тассан гэж хэлж болно.
Тэгээ тухайн үйл явдал түүнийг амиах орлохоос ердөө 5 хоногийн өмнө болсон юм байна. За 2 сурагч бол хоорондоо маргалдаад нэг хүүхдийнх нь дух нь баг зэрэг ингээд зүсэгдсэн. Тэгээ тэр өдөр болохоор Пак багш үдээс хойш нь бүтэн цагийн турш хоёр талын эцэг ихтэй ээлжилж яриад асуудлыг ивээр шийдэх гэж оролцсон. Тэгээ түүний хувьд бол мэдээж айгүй хүнд өдөр байсан. За тийм мэдээллээр бол нэг эцэг гэхийн зүгээс уурлаад хичээлийн үеэр ийм зүйл болсон бол яагаад юусэн анзаараагүй юм бэ гэж загинсан байгаа. Тэгээ тэр орой 21 цагаас хойш нөгөө эцэг гэхийн зүгээс Пак багшийн гар утас руу мессеж ичээд гомдлоо бүр ингээд зүйл бүрээр нь жагсаага бичсэн байсан. Маргааш нь ч гэсэн мессежнүүд ирсэн хэвээр байсан. Хичээл орж явахт нь хүртэл тэр мессежнүүд нь тасраагүй. Тэгээ өөрхийн нөгөөх чинь аргаа бараад хамт ажилладаг нэг хүндээ энээс болоод надад айгүй хэцүү байна. Нэг эцэг их миний утас руу дахин залгаад байгаа нь айгүй тийм төгшөөртэй байна гэж хүртэл ярьсан байдаг. Тэгээ сургуулийн зүгээс юу гэж хэлсэн бэ гэхээр чи утасны дугаараа сольцохоо гэсэн тийм зөвлөгөө байсан. Үнэндээ бол ингээд сургууль нь Пак багшийг бараг л хамгаалаагүй гэсэн үг. Тэгээ өөрхийн нөгөөх чинь ээж рүүгээ нэгхэн өгүүлбэртэй мессеж бичээд за тэрэн дээр нь болохоор надад үнэхээр хэцүү байна гэсэн байсан. За тэгээд Пак багшийн үлдээсэн тэмдэглэл за бас бичлэгүүдийг уншихад бол залуухан багшийн хүсэл тэмүүлэл, итгэл найдвар яаж өдөр өдрөөр аажмаар бөхөөд унтарч исэн гэдгийг бол тодхон харж болдог. Өглөө болгон сургуультай очих болгондоо тийм айцтай төгшүүртэй айгүй тийм давчтаад байгаа юм шиг санагддаг байсан гэж тухайн өөрийнхөө тэмдэглэлтэд бичсэн байсан. Өөрийнхөө хянаж дийлэхгүй байгаа хүүхдүүдийн өмнө зогсох болгондоо улам бүр хүчгүй тийм арчаагүй юм шигээр өөрийгөө мэдэрч эхэлсэн байгаа юм л та. Дараа нь дахиад хинээс гомдол ирэх бол гэсэн айдас энэ багшиг бол байнга дагдаг байсан. За тэгээ нэг өдөр яг л урдны айдал хичээлээ заачаад за тэгээ ангийнхаа тэмдэглэлийг бичиж дуусгаад ерөнхийдөө бол тухайн өдрийн хийх ёстой бүх ажлаа хийсэн. Тэгээ дараа нь болохоор эргэж буцах аргагүй тийм нэг хэцүү замыг сонгосон байдаг. Тэр өөрийнхөө тогтжуулсан, өөрийнхөө зассан тухайн мэдрэмжийн өрөө гэж нэрлсэн жижигхэн өрөөндөө амиах орлсон. Сурагчдаа тайвшруулж сэтгэл санааг нь дэмжихийн тулд өөрийн гараар бүтээсэн тэр орон зайн эцэстээ бол түүний амьдралын төгсгөл болсон газар болж хувирсан. За ингээд энэ нэмэлттэй хэрэг болохоор Өмнөд Солонгосын сургуулиуд ямар аимшигтай хэмжээнд хямралтай нүүр тулсан гэдгийг маш тодор ил харуулсан. Тэгээ нэг судалгаагаар болохоор багангийн багш нарын 99 гаруй хувь нь хичээл өмүүлдэг сурагчид за эсвэл эцэг эхчүүдийн доромжлол, үндэслэлгүй гомдол гэх мэт багшийн эрх мэдэлд халтсан ямар нэг асуудалтай тулгарч исэн гэж хариулсан байдаг. За өөрөөр хэлэх юм бол Пак багшид тохиолдсон зүйл огтосоо тийм шинж гэдэг юм уу урд нь ерөөсө болж байгаагүй тийм тохиолдол байгаагүй. Яг энэнтэй адилхан зовлон бол өнөөдөр тоолж баршгүй олон багш нар амсаж байгаа. За тэгээ өнгөц харахад бол яг саяхан яригдсан хоёр хэрэг хоорондоо ямар ч холбоогүй юм шиг санагдчихэж магадгүй. За нэг хэрэгт нь болохоор ингээд эрх мэдэлтэй аав хүн хууль шүүхийн бүх боломжийг ашиглаад өөрийн дээрлэгчсэн хүүгээ хамгаалсан. За эцэстээ болохоор нөгөө дээрлэгчсэн хүү биш хохирогч хүү сургуулаас гарсан. Хоёр дахь хэрэг дээр сурагчдаа ингээд юунаас ч илүү хайрладаг байсан нэг багш эцэг эхчүүдийн тасралтгүй дарамт эрүүлж исэн гомдлуудаас нь болоод тисч чадахгүй амиах орлсон. Тэгээ энэ хоёрын аль нь хамгаалалт хамгийн их хэрэгтэй байсан хүмүүс тэр зүйлээ хүртэж чадаагүй, өөрийн эрхээ хамгаалуулж чадаагүй, эмгэнэлтэй түүхүүд гэдгээрээ адилхан байгаа. Магадгүй яг ийм болохоор teach you a lesson гэд цоврал хүмүүсийн сэтгэлд бол ингэтлээ хүчтэй хүрсэн байх. Тэг яг кинон дээр ингээд эрхийг нь хамгаалж байгаа юм шиг байдлаар харуулдаг ч гэсэн бодит байдал дээрээ тийм зүйл байдгүй штэ гэсэн бас нэг хардлага гэх үү. Нөгөө талаараа ийм байдлаар асуудлыг шийдэчээ гэсэн бас нэг тохио байж болох юм. За ингээд ийм хоёр хэрэг байлаа. Та бүхэнд ч гэсэн нэлээд олон зүйл бодогдуулсан, дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол яг дандаа л хүүхдийн эрхийн асуудал гэж ярьдгаас биш энэ хоёр дахь хэрэг дээр гарч байгаа шиг багш нарын эрхийн тухай асуудал за багш нар ч гэсэн тодорхой төвшөнд сэтгэлзэн хувьд ямар байдаг гэдгийг тэр болгон хүмүүс бол яриад байдаггүй. Тэгээ та бүхний хувьд энэ хэрэг дээр юу гэж бодов? Өөрсдийн сэтгэлдээ комент секцэд заавал бичиж үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн дугаартаа маань TechFit Monster уургийн ундаа хамтарч ажиллаа. Та бүхэн энэхүү уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. Хэдүүлээ энэ хагасан өдөр 171 дахь подкастаар эргээд уулзъя.